Гэрд Синтэг харуулын үеэрээ унтж байх хооронд Габимару хороор хүрэхээр явчлаа. Тэрээр хачин дуу чимээ сансаад зогссон бөгөөд мөргөж буй мэд харагдах сонин моддоор дүүрэн газарт хурж ирэв. Тэрч тэдний харж буй зөвлөө явж мөнхийн ус руу хөтөж магадгүй гэж бодсон авраг том хаалхыг оллоо. Гэвч түүнийг хаал хонохоос өмнө зучин ард нь гарч ирнэ. Явахыг шаардав. Тэр зужинаас хүмүүсийг мөнхийн ус болгож чадах эсхийг өсөв. Тэгтэл зужингийн түнлүү тоглохоор өгсгий. Гэвч Габимару шалмгай хариу үйлдэл үзүүлж түүний гарыг хугалав. Тэр өргөжлүүлэн хүчтэй өшөвч зужины хүзэг хугалсан ч тэр нь дархны байрандаа оров. Габимару зужины давталгаанаас бултаж эргэлттэй өшөлтөөр хариу барихтаа галын техникийг ашиглан түүний толгойг шатав. Гал зужины биеийг нөмөрсөн тул Габимару өөрийгөө яллаа гэж баттал зужингийн түүнийг цохиж хан мөргүүлэн шидлээ. Габимару давталгаанаас амьд үлдэж тэд тулаанаа өргөжлүүлж хооронд тэр тэнсний хэрхэн яшаа тунгаан нөрцөж байдлыг үнэлв. Тэр өшөглөж чадсан ч зужин засалтахад түүнд хачин мэдрэмж төрж яагаад энэ давталгаан амжилттай өсөнд гайхав. Зужин эмэгтэй төрхөндөө шилжиж энергийн тэсэлтээр тасварч төгөө доторч эхлэв. Габимару сөхөрсөн ч ямар ч хүнээр хамаагүй даалгавраа биелүүлэхээ шийджээ. Ингээд тэр цохилтуудыг биеэрээ хамгаалсаар урагших хүсгийж зайгаа өртүүлж чадав. Габимару зужиныг идэвхээс өмнө хурдан устгаар төлөвлөж хинхинээ нухарсгүй цохилт солилцов. Тэгээд тэр үнэхээр тэнсний хүчээр давмгайлж биеийг нь тас татаж чадав. Зужин гинэмсгчэд түүний бие гин таврах тан цэцэлт мангас болон хувирч аянг цахилгааны шид ашиглан эргэн тойрноос өдгөв. Габимару амьд үлдэж хариу тэмцхийг оролцсон ч зужины аягааны эсрэг хүчин мөсдөж биеийн тулдаж гүйцлээ. Мангас дайртаа үргэлжлүүлэхэд тэр их нэртэйгээ хамт өрөөнд сэрж зүгээр сартаасаа гэж бодсон ч өөх гэж байгаадаа хүлээд хийм. Харж байгаагаа ойлгоно. Мангас түүнийг барьж аваад шахан хөлхийг завдсан ч тэр өөхийнхээ өмнө аль болохыг хөрж очруулахаар биш хэрэгцнээ санав. Ингээд тэр биенээсээ гаш гаргаж газар тунхаасаа өмнө мангасын гарыг шатав. Зужин эцсийн цахилтаа хийхээр бэлтгэхэд мэ гарч эрен түүнийг бамбагаар хамгаалж цогтход нь төслөв. Дараагийн өглөөнд багийн хан Габимару болон мэ нарыг хайна. Хоко долоон тэнсэн байдгийг хэлэх бөгөөд тэд нэгдор цугларч хүмүүс ямар ширүүн байгаа хэрэгцэж харуулна. Жуфа хүмүүсийг буулгаж авч чадаагүйд зужиныг буруутгаж түүнийг хитрхи их тав ашигласныг нь хэлж үзхэн өртөр муухай төрхийг нь шоолон хүнжүү хувьсаа ашигласныг нь доогшин толгойг нь тасцхив. Котакугийн өдөртөх чиргийн жуфу зогсоож тэд бол нэг гэр бүл бөгөөд зужиныг шийдвэж чадах царын ганц хүн нь өөрөө гэдгээ хэлв. Жуфа хоёр ах дүү нөхрөө шидснээ итгэж тэднийг аль хэдийн цэцэг болон хувирсан байх ёстой гэж бодов. Гэвч Рин тэдгээр хүмүүсийг өрдөмнөн толгоорч байсан хүмүүсээс өөрөө байна гэж үзв. Тэгээд тэр ах дүүс нөхнөөс цогтж чадсныг бид харна. Зужин Габимаруг алж чадсан гэж зүтгэх бөгөөд тэд бүх дундаа хуваан уснаар зужин хүний төрхөө эргүүлэн олж авав. Домогт үгүйснээр тэдний уршгийг эзэмшиж 7 хэсэг тухайгдсан бурхан болсон нэгэн даяанч байсан бөгөөд тэднийг одоо тэнсэн гэж нэрлэдэг аж. Хоко энэ түүхийг хүүхэд байхдаа сурсан гэдгээ хэлж хүн бүртгээрч өгөв. Тэр өөрийгөө урд нь хүн шиг харагддаг байсан гэд арж дээрх бүх хүмүүс урт настай хүмүүс байсныг хэлчихв. Гэвч тэд урт насж байсан ч модон болон хувирч ихснийг анзаарч үүнээс болж хумсраа алдаж эхэлжээ. Харин тэд хумсраа бүрмсэн алтхаас өмнө өснийхээ дараа сүнсээ хороод хүрэхийн тулд нэгэн тодорхой газар цугларсан. Хорийн ойролцоо мөргөж буй моднууд байсныг тайлбарлана. Тэрээр цааш нь хорой бол сүнснүүдийн эцсийн амрах газар гэж тайлбарлав. Гэвч тэнснүүд аль сүнсийг нэвтрүүлэхийг сонгодог байна. Энэ хооронд Габимару ухаан орж зужинтай таарцснаа санана. Тэнснийг ял харгацаа бол байх ёстой гэж бодно. Тэр тэдний бурхан биш тул алж болно гэдгийг ухаарсан ч төлөвлөгөө хэрэгтэй байлаа. Түүнийг ганцаараа чадахгүйгээ мэдж байх үед хүүчээ. Томи энергийн тэрч Томи түүний биеийн байдлыг харж өгөх цаг чинь болсон хэмээн насан. Тэд биенээ шинжин толдох талаар бодсон ч хүүч сэлмээс суглан Габимаруг алахгүйгээр зарим хариултыг авахыг хүсэж мэдээлж цуглуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэйг Томид хийв. Гэвч Габимару тэдний өмнө бүхэн хамтран ажиллахыг санал болгоход Томи түүнийг завцаар замсхийж шалгав. Гэвч Габимару хүчсэнгүү. Ингээд тэд түүнийг өөрсдийг нь хуурах гээгүйг мэдэв. Фүчи түүнээс яагаад ингэх хүсэлтэй байгаа гэсв. Ингээд Габимару тэдэнд тэнсний тухай хэлэхэд тэд тийм хүчрхэг амтд байдаг гэдгийг мэдээд гайхав. Фүчи түүнд итгээгүй ч Томи өршөөжийн бичгийг огт сонирхгүй байгаагаар хэлж тэнсэндээ тулж байхыг хүсэн түнхээ нэгдэв. Томия тэнснийг ялч нэрээ түүхэнд үлдээхийг хүсэж байхад Фүчи тэдний шавьжийг задлан шинжлэхийг хүсэж байгааг бид мэднэ. Тэд хамтран ажиллахаар шийдэж Габимару тэдэнд илүү их мэдээлэл өгөх гэж байталмээс ирэв. Мэй ийм богино хугацаанд тасаж томорсныг хараад Габимару гайхав. Охин Габимаругийн нэрийг дуудахад тэр охиныг одоо ярьж чаддаг болсныг ухаарав. Тэр өөрийнх нь намайг аварсан талархаж түүнээс тэнсэнтэй адилхан эсхийг асуув. Өөр газар Сентаарч дээрх шашны тогтолцоог хүний гараар бүтээгдсэн гэсэн дүгнэлтэд хүрнэ.
тэрээр бүтээгчийг нь Арсын оршин суугчид цэцэг болон хоёрсон хүмүүсийг буцаахыг хүссэн бөгөөд тэр үнийг хөшгөө мөнхийн рашаныг олж орхиход таслах сэжүр гэж харж байна. Мэйдэд нь тэнснүүдийн ашигладаг хүч болох таагийн талаар хийх бозооч ярьж цараг байгаа. Тул зөвхөн бүрхийг тайлбар өгч чадав. Нөгөө дээгүүр Хоко дэши дээрх бүх зүйл таагийн усгаар бүтээгдсэн бөгөөд энэ нь орчсон ертөнцийн өсөлттэй холбоотой гэж тайлбарлав. Түүний тайлбарыг үл харгалзсан бүлгийнхэн дүүнийг ойлгоход хിവэр хэцүү байлаа. Нуруугаа шоонсоо отож тавчлахыг оролцсон ч тэр зэсгийг нь хураан алж сэлмэрийг хойлуулад хэрхэн ашиглахыг хизээч зааж өгөхгүй гэв. Тэр хайртай хүмүүсийнхээ өхийг харахыг хүсэхгүй байгаа тул зааж өхийг түнээс гоё. Үүнийг сонсоод Шон дэлхий дээрх бүх зүйл өөр мэт талхиан өсөлтөд бөгөөд үүнийг ашиглан нэрийн тайрныхаа ертөнцийг хардаг тухайга хэлв. Тэрээр далхиныг ашиглах нь бие махбодын чадварыг сайжруулдаг гэж үргэлжлүүлэн тайлбарсан нь Хокогийн тав эзэмших даваа ташиг дүрсэнсэнтэй тун төстэй байлаа. Шон далхиныг мэдрэхийн тулд сэтгэл санаа тэнцвэртэй байх ёстой. Тол үнийг мэдрэхэд хэцүү гэдгийг тэнд төсөв. Тэрээр сэлмээс соголон ихийн эзэмшгийг үзүүлэнгээ нуруугаа тэрийг зөв барихгүй байна гэж хэлв. Энэ мөчид тэдний эргэн тойронд мангасууд орч ирсэн бөгөөд Шон тэдний байгааг мэдэрч чадав. Тэгээд тэр нуруугаад тоцовлгүй өгөнгөө. Тэднийг нэг нэгээр нь настах. Бүжиг мангасууд Габимаро болон түүний холбоотнууд руу чивжин яваа. Тэртэж томоо хөдөлж бүх мангасыг нэг дор устгаад мэг өргөн тагийн хүчийг зааж өгөхийг шаардав. Илүү олон мангасууд төхөж ирэхэд Габимаро тэднийг ажигч ард нь нэгэн дүрс байгааг олж харав. Энэ хооронд хоёр тэнсэн хүмүүсийг нөхрөв шидсэний дараа цэцэгтэй устдаг бөгөөд энэ нь таныг үр дүндээ хураах боломж олгодог талаар хэлцэж байв. Цэцэг болон хувирсан хүмүүс тэднийг орохыг оролдох үед зогсоохтол нүхнээс мултрах боломжгүй гэж тэд үзэж байна. Гэвч хувирсан хүмүүс түүнийг зогсоохыг оролцсон ч чабэ хүчээр дайр нүхнээс өсөж тэднийг газрын гадаргад гаргаж явахад бид хардаг. Тэнснүүд тэндээсээ нөхөн төлдөж өгснийг чабэ онцолж тэднээс бол тал нь биеийн доод хэсэг гэд тэднийг асхаар шийджээ. Тиймээс тэр хэсгийг онцлохыг санал болгосон бөгөөд Тома хаа нөхцөл байдлыг дүгнэх чадварыг биширч байв. Гин нэгэн мангас гарч ирэн тэнсэнгээс тандалт хийх тушаалгасан гэд ярьж цогтой бэлэн байгаа бололтой байв. Тэрээр өөрийгөө даши гэж танилцуулаад хондрогчд нь арт дээрх бүсэд хүмүүсийг таньж байгааг хэлв. Ташинууд сэтгэн бодох чадвартай тул тэнснүүдийн баруун гар байдаг гэдгийг тэрээр тайлбарлав. Доши ах дүүсийг нөхлөө буцахыг шаардав. Чобэ түүнийг гүшгэлхийг оролцсон ч тэр болтож нүүрдүүн зөксөн ч Чобэ барь сүрэ хатгалан Дошигийн гараас барьж араадны хүчээрээ тасдав. Гар нь дахин ургаж Доши тэдэнтэй тэнцэхээр мангасуудыг дуудав. Тома мангасуудыг түргэн хугацаанд тасдав. Чобэг Доштой өрөөжлүүлэн тал тэр дайр хүйдэн таг нь мэдэрч та ашиглаж чаддаггүй. Хүний дайралт нь шууд нөхөн төрчдөг тул шалахгүй зүйл гэж хэлв. Тэр Чобэн таадах саатлыг сохор талбай гэж харан Чобэр зэсэж газар тунгаа Доши хүмүүс ямар хэврэг болохыг хэлээд түүнийг нөхлөө буцаахаар төлөвлөсөн ч Чобэ гинт мангасын нүүрлүү нодрон буцаж босч ирэв. Чобэг нөхөн байх хугацаанд ургамалтай уссан гэж бодон Доши түүнийг хэрхэн нөхөн төлжиж чадсныг гайхав. Чобэ тушаас ямар нэг зүйл мэдэрснээ дурдаад энэ нь тэнснийг ялах төсвөр байх гэж таамаглав. Доши алах санаатайгаар дайрсан ч Чобэ дайралтыг хааж чадав. Цэвэртийн хүчээр түүнийг арх угсан ч хурдан хугацаанд буцаж байрандаа оров. Тэд өрөөжлүүлэн цэвэрлсэн бөгөөд Чобэ мангасыг хурааж чадсан ба мангас түүний та тасралтгүй өсөж байгааг тэмдэглэв. Чобэ өөрт нь юу тохиолдоод байгааг мэдэхгүй байсан ба мангас түүний хүн биш зүйл рүү хувирч байна. Гэхэд тэрээр дэлхий дээр юу ч хэвээр үлддэггүй гэд таасангүй. Ах дүүсийг дээрэмжид авч явахдаа тэднийг язгууртан өсөлтөд тул нэгдэж чадна. Гэдэгт итгэлгүй байсныг бид мэддэг. Гэвч Чобэ тэднийг ятгахын тулд өөрийн нүдийг зөссөн бөгөөд ингэж тэр бүлгэнд хүлээн зөвшөөрөгдөжээ. Чобэ энергийн тэсвэртийг тэгчин ташир руу дайрч хөөслүүн цохиж чадсан бөгөөд энэ нь түүнийг цасаар буйжуулж хөөсөн сул тал болохыг батлав. Доши өгөхдөө энергийн тэсвэрт гаргасан ч Чобэ түүнээс болтож чадав. Тэрээр одоо түүний биеийн эргэн тойрон дох энергийг харж чадаж байгаагаа хэлэхэд Доши яаж төвчмж дуудсан ч Тома мангасуудыг аль хэдийн ярьсан байв. Мангас гараараа таа энергийг цуглуулсан ч Чобэ дээрээс нь гიშгэж техникийг нь дурайж Дошигийн гизэнд нүг гараан зөхөв. Тэр Дошигийн тааг мэдэрч үхлийн ирмэг дээр байгааг нь ухаарав. Тэгээд тэр тэнсний талаар асууж тасаж эхлэв. Тэм хүчит Тома Чобэн бие дээр оронгор хомошиг тал бөөсөж ургаж байгааг анзааран санаазарч эхлэв. Мэйгийн бие дээрх сарвич мөн ажил болохыг бид мэддэг. Тома толж бацуураа Мэгээс зөвлөгөө авч тааг сурахыг орчсон ч тэр түүнийг буруу хийж гэн гэв. Тэд Габимарыг тулдаж байгааг ажигсан ч Мэй түүнийг бас ойлгохгүй байна гэж тэмдэглэв. Фочи Мэг ноцлог гэж үзэн хэн болохыг нь гайхаж байв. Габимаро охин түүнийг аврахын тулд хүчээ хэрхэн ашигласныг санаж түүнийг энгийн хүн биш гэж дүгнэв. Сүргийг өдөртөж буй Доши Мэг танив.
тиймээс тэр том руу дайрч томоо хааж чадсан ч мангасыг Мэг аваад явахыг зогсоож чадсангүй. Доши түүнийг хайж байснаа хэлж түүнийг орсноос хөөгдөж хорионгоос алга болсныг илчлэв. Тэдэнд түүнийг хайхыг хоригдсан байсан ч мангас түүндээ санамсаргүй таарсандаа байштай байв. Габимару юу болоод байгааг асуухад Доши түүнийг тэнснүүд шиг хүмүүсээр хоолдог гэдгийг хичээж хүмүүсийн дунд харьяаж өгөхгүй гэж хэлв. Мангас Мэг хүрээ рүү буцахыг шаардсан ч Мэг Габимару руу гүнигтэй харцаар харав. Тиймээс тэр түүнийг уйлуулахыг хүсэхгүй байна гэд түүн зүү төхөж ичв. Дошигийн хамтрагч гарч ирнэ. Тэд хамтдаа 100 хүч болон нэрвэхийг өөрсдийн талд дуудав. Тама дайрахыг оролцсон ч тагийн дайртад шууд цагсаалцсан бөгөөд Доши тэдэн рүү давталж тэд бүгд өгрөв. Габимару тэд яагаад Мэг хүсэж байгааг ахав. Тэгтэл Доши түүнийг тагийн биш хэрхэн хэрхэн төсөлдөг талаар тайлбарсав. Таг эзэмших 5 үе шат өдөг бөгөөд хамгийн чухал орцогчдоос бэлгийн харьцаанд орохыг шаарддаг. Тус хамтрагч хэрэгтэй гэдгийг тэд хэлв. Бүх зүйлийн баян энергийг агуулдаг бөгөөд эрэхтэй. Эмэгтэй хүмүүс нэвтрэх үед 2 энерги эргэждэг гэж Доши тайлбарсав. Түүнд тэдний ян энергитэй эргэлдүүлж болох хамгийн дээд чанарын энерги байдаг тул Доши түүнийг хүсэж байна. Мөн Мэй тэнснүүдтэй ижил гаралтай боловч тэднээс ялгаатай зөвхөн энэ энергитэй тул дутуу бөгөөд энэ шалтгаанаар ордноос хөөгдөж Дошинуудын бие түшийн хамтрагч болж үлдсэнийг хичлэв. Тэд Мэг буцаж ирэхийг шаардсан ч Габимару үүнийг сансаад уурж тэдэнд түүнийг өгөхөөс татгалзав. Жүүжин өөрийгөө цэцэгт мангас болгон хувирсантай ажиллаар Дошинууд өөрсдийгөө хувирхав. Тома Эрвэхийн мангасын эсрэг тэнцэж байх үед Габимару гажин техникийг ашигласан өсөлт хүчинхөө гарыг сатав. Мангас тагийн цуурж дайрч хийсэн бөгөөд Габимару харж чадахгүй байсан ч түүнээс болтож чадав. Эрвэхийнүүд тэдний хүүхэд 2 дайчин хурсан бөгөөд Габимару галаар үжих техник ашигласан гажин ханаа өсөв. Габимару одоо таг бүрхийг мэдэрч чадаж байгаага тэмдэглээд үүнийг илүү наривчлалтай илүүршихийг хүсв. Энэ мөчөд хүчий тэдэнд Мэгийн үрийг тайснаа хийж таг харахын тулд сэтгэл санаа нь хүчтэй бөгөөд сул байх ёстой гэв. Мэй Габимаругийн гарт хүрч түүнд өөрийн таг мэдрэхэд нь туслав. Та тодорхой сэтгэл зүйн төлөв хэрэгтэй фүүжи үргэлжлэл нь тайлбарч Габимару сэтгэлээ солиорцохыг хичгээд инэн нэвчээд түүнийг төрөвдүүлсэн ч сарвиртай өнгөрөөсөн мөчөөс санаж өгөхтхоныг ойлгож хишв. Габимаругийн тав асартан байна гэж Мэг тэмдэглэхэд тэр мангасуудтай нүүр тулахаар бэлдэв. Доши түн рүү тагийн тэсэлгээд дайрсан ч тэр ойртож байгааг тодорхой харж бүх дайрждаас болтоод мангас руу хосгив. Габимару зайг ортуулах үед Доши түүнийг зөхихийг оролцсон ч тэр хүний тагийн хөдөлгөөнийг мэдэрснээр дайралтыг өөрчлөн таамаглаж чаддаг болсноо анзааран болтлаа. Мангас үргэлжлүүлэн дайрсан ч Габимару зүгээс нодорхонд нь хүрэхэд гар нь хугарч тэр 2 мангасын хоёуланг нь өшөглөв. Томэ дотхойг хүссэнгүй. Тиймээс тэр 60 хүчт мангас руу дайрч дундуур нь цавчих ба энэ үед гот руу ирвэхэд Доши шатаа. Энэ хооронд бүсэд нь авар хаалгыг онгойлгож хорой руу орох боломжтой болсон ч модон гих Тэнсэнгийн Хакугийн талаар тастав. Тэнсэн тэдэнд энэ газарт хүрсэн анхны хүмүүс болохыг нь хэллээ. Юзүр яаж цогтхойг оролцсон ч модон тэр даруй түүнийг барьж аваад зүгээр л ярилцахыг хүсэж байна гэв. Хако тэдэнд модон бол Тэнсэн гэдгийг хэлэхэд модон Хакогийн хувирлыг хурцсан тул тэр утгагүй ханаа арт холно гэвчээ хэлжээ. Хако өөрийн сүнсээ хорой руу өргөдөхийг хүсв. Гэвч модон түнд тэдний шишин бол зүгээр арж дээрхтийг журмыг сахихын тулд зохиосон хожил зүйл гэж хэлв. Тэрээр энэ арс нь хүн дээр туршилт хийдэг газар гэдгийг нэмж хэлээд хүмүүсийг ашиглан бүтээсэн гişи гэх юмтыг тэдэнд үзүүлв. Модон арш дээр ямар ч мөнхийн ус байхгүй хэлээд хэрэг хүн тан уус Хако болон бусад тасхны эрэгч шиг мод болон хувирна гэдгийг хэлв. Тэр тэдний ажил дууссан гэж хэлээд өөртөө хамт явахыг тушаажаа. Харин Юзүри өөрийгөө салхивч үзэн ашиглан түүний араас дайрч толгойг нь тастав. Гэт аюул халтсан гэж бодоод зүгтхойг оролцсон ч тэр хурдан түлжиж Күши Юзүри рүү дайрахыг тушаах бөгөөд Юзүри болтож хамжив. Юзүри таатай тэстэчи гэж нэвшигддэг зүйлийг мэддэгч хараахан бүрэн эзэмшээгүй гэдэгч мэдэв. Модон сагирыг та дайралтаа хийсхийн зэрэгцээ. Юзүрийг өөрийн та бэлтгэхийн хамтрагч болохыг гурав. Түүнийг Юзүрид арга барилаа тайлбарч байх үед Синда түүнийг хэсгэлж Юзүрийн нэгэн шингэн мууснаар түүний биеэс шингэн ялгарч эхлэв. Тэрээр өөрийн нэмжцэн залгисан шингэнээ гадагшлах боломж олгодог бөгөөд энэ нь мохохоор болохыг дэргэлээ. Тэр өөрийн чадвараа ашиглан модны хүлж хорны тусламжтайгаар арсыг нь түлээд дараа нь түүний хідэн хэсэг болгон овчлоо. Гэвч модон түлжиж түүний чадварыг тагийн нэг хэрэглээ гэж харж байгаагаа хэлв. Гэхдээ түүнд сайжруулах зүйл их байгааг тэр сануулв. Синта Юзүри 2 түнзүү дайрсан ч тэр хөнгөн бэлтэж улмаар Юзүригийн хөлнөөс барьж аваад Синтаг түшхв. Модон Юзүрид тагийн талаар зэгцэншиж байх зур Хако сагирид Тэнсний сул талыг хийж өгнө. Гэвч сагири гинт тэдний дундуур орч түүнийг өсгч холбоод хүргэв. Модон сагирыг дундаж хинжээний таатай гэд юу ч хийж чадахгүй гэж бодсон ч тэр сэхмээ хөөслөн чиглүүлж түүнийг зөсөв. Бид тагийн их өсвөр хүсэн байршдаг бөгөөд энэ нь Тэнсний сул тал
болдог болохыг мэдрээ. Гэсэн хэдий ч модон мөнд үрцсэнгүү сагирыг тав эзэмшээгүй гэж хэлэхэд сагирыг 50 хിവэр байж гинт тав энергиа соруулж модны царайг зурхтай шитгэв. Шарх төжихгүй байх ба бид сагирыг анханасаа тавг мэдэрч чадж байсныг олж мэдэв. Модон сагир руу гайхаар байж тгсэн ч үзүүрийн түүнийг барьж сагирыг түүнийг завчаар завдав. Тэр сагирыг үлээж холдуулаад Күшиг үзүүртэй тооцоо бодохыг тушаасан ч Синта тэрнийг дорхоноо устгав. Сагирийн модныг үргэлжлүүлэн мөшгсөн ч тэр бол цаар байлаа. Иймд түүний холбоотнууд модны мөчнүүдийг тасалж түүнд боломж гаргаж өгөв. Гэвч мод нь тэнгэрт хөрч тэднийг та дайртаар бөмбөгдөж эхлэв. Сагирийн нүг тацуураа биеийн хязгаартай хүрч байгааг ойлгосон ч Юзури түүнийг бууж өгч болохгүй сануулж тэнсэн гаж чадна гэв. Юзурийн модны хөлийг могоон хороор ороасан ч тэр түүнийг таагаар бөмбөгдөж харин Юзури үнийг тэсвэрлэн түүнийг газар сав. Модон буцаж бассан ч Синта түүнийг араас нь дөрч хөдөлгөөнийг нь хязгаарлахад Сагири эцсийн цавхилтыг хийхээр оров. Тэр түүний хүйсийг зүсэж түүнийг газарт унгаа. Модон ялагдсан боловч Сагири мөнхийн ус байхгүй мэдээ зөвхөн тавтана. Өнгөрсөн төрсөнжээс бид Синта хизээч цаазын ял гүйцэтгэж болохыг хүсээгүй. Харин гэр бүл нь түүнийг албацсан болохыг мэднэ. Тэр хүн алхахыг зөвшөөрхийн тулд шашин судалсан бөгөөд үүнийгээ мартуулж цолоо ахиулах боломжтой болжээ. Гэвч үзүүртэй уулзснаас хойш түүний хэрхэн эрх чөлөөтэй байгаад барьцаж түүнийг биширч ирсэн байв. Одоо цагт Габимаро ташигийн үлдэгдэл дээр засаж Тавкаши тал дээр төсчих хэрэгтэйгээ бодно. Тэр Мэгээс яагаад өөрийг нь дагсныг асуусан ч гинт хамраас нь цус гарч ухаан алдан өнөв. Юзури тэдний эргэн тойронд олон хачирхалтай цэцэс байгааг анзаарав. Түүнийг тэр зүгт заахад цэцэс гинт түнлүү дайрсан ч Синта түүнийг хамгаалж үрдийн амгалан тавтахтаа Юзуригийн хөлийг зорж байна гэж мөрөөдөж хэллээ. Дайрс түүнийг тэр даруй цэцэг болгон хувирхаж тэдний өмнө аврах цэцгэн мангас гарч ирснээр модон намид байгаа нь мэдэгдэж хувирсаа хийв. Модон цэцсэрээ тэдэн лүү дайрсан ч Шон яг цагт нэрч тэднийг аварлаа. Тэр нуруугаа тэднийг зогтоход нь туслахыг хийж өг. Модныг тэнсэн гэдгийг таньж түнтэй тулж пар бэлтгэх зураа. Тэрээр амьтны далгоныг мэдрэх замаар тав ойлгож асан болтой байв. Мөн тэр модны далгоныг шууд таслах замаар түүнийг алж чадна гэж бодно. Нуруугаас нь тэг хувирхож буй цэцгийн үндсийг тасарснаар түүний хувирлыг удаашруулж чадсан болтой. Сагири түүний төлөө юу хийж чадхаа бодож харин Юзури түүнийг эмчилж эцгээр шийдэв. Энэ хооронд Шон модонтой толцдож тэрч байдгаа түүнийг цохиж ухрааж чадав. Юзури түүнийг ийм хүчтэй байгаад гайхаж харин Сагири Шионы дайртаас болж модон төрчиж чадахгүй байгааг олж харав. Гэвч тулааны үеэр Шон баг зэрэг шархтаж түүний бие дээр цэцэг ургаж эхлэв. Тэр бүх цэцгийг тэр даруй огтж хайсан ч Сагири түүний хэд их цус арчиж байна гэж бодлоо. Сагири түүнд туслахыг хүснэ. Тиймээс нуруугаа бүгд хамтдаа дайрахыг санал болгосон ч Юзури бүх их хүчээ барсан гэдгийг хэлв. Нуруугаа гинт түүнийг тэрч мөн Сагирыг тэрхэд тэд түүнийг юу хийж байгааг гайшлаа. Нуруугаа өвөөгөө сэргээхийн тулд ингэдэг байсан гэд Шион дээрч мөн туршиж үзэхэд энэ нь түүнд тэнхэхэд тасалсан болтой байв. Сагири үнийг таатай ямар нэгэн холбоотой гэж бодсон ч тэд Шионд туслахаар хордон хөдлөв. Сагири түүнд хүүсэн дэс сул талын талаар хийсэн ч Шион модны хоёр хүүтэй бөгөөд түүний дайрт нь баг зэрэг зурагтахад л үхэж түргэн гэдгийг анзаарчээ. Сагири тэд өөрсдийгөө үзэргийн салтаар бүхсэн бөгөөд энэ нь зурагтахаас сэргийлж цэцэг ургахыг зогсоох тул тэд түүнд өгөөш болохоор төлөвж байгаагаа хэлв. Модон нуруугаа ард гарч ирэхэд Сагири түүнийг хамгаалж модны оронго үсийг тас цавчив. Шион түүний дослон мэдэх чадварыг гайхах ба тэр үүнийг ашиглан гайралтыг өртгсөн таамагч чадж байлаа. Шион дайрахаар бэлтгэсэн ч модон түүнийг энергийн дайртаар тесэж эхлэв. Сагири нуруугаа нар түүний оронго үснээс хэдийг тасдаж Шион боломжийг ашиглан модны нэг хөлийг цочлаа. Моданы түлжилт удааширч Сагири тэднийг үнэхээр яж магадгүй гэж бодсон ч түүний хүч барагджээ. Модон бүцэж босоод тэдний лөө хамаг энерги гаргасан ч Шион тэнцэг ихэн хүч яснаа дурсан урагш дайрсар байлаа. Тэр тэхэн зогтохоос татгалзаж Сагири нуруугаа хоёр модны гарыг гасар зааж дөнгөв. Шион бүх хүчээ эренгээ төвлөрүүллээ. Гэвч тэр цахин дагаан дээр хөөс үнэхээр түүний сул тал мөн эсрэг ирэлзв. Учир нь тэр хэсгээс ямар ч далхиа мэдэрхцэнгүй. Цар дуусж байсан ч Синтагийн түүнд сул тал нь цэцгийн гол хэсэг юм. Учир нь цэцгийн бүх шим тэжээс тэнд байлдаг гэж хэлв. Ингээд Шион түүнийг цавчиж яг цагт нь модныг яллаа. Сагири сэндэг шалах харгүйсэн ч Юзури түүнд их цаг үлдээгүй хэлв. Тэр өөрт нь ганцхан төрхлөг үлдсэн бөгөөд үүнийг Шион ташигсан дээр гэж бодож байгаагаа дэшв. Сагири үүний хүчээр зөвшөөрөхийг хүссэнгүй. Харин Юзури өөрийгөө зүгээр Реалист хүн гэдсэн тад түүнийг тэсэхгүй гэж хэлв.
Тэр түнд эзэн мөчтөө өөртөө үнэнч байхыг захисан ба Синта өөрийн биширдэг хүнийхээ твэрт байна гэж төсөөллөө. Үүний дараа тэд цаашдаа юу хийхээ бодох бөгөөд Сагирыг тэдний цаашид гинт хэрэгтэн ярахчид гэж харахаа болж дахин хин нэгнийг алдахыг хүссэнгүй. Тэрээр бүгдийг нь амьд буцаахан толж чадах бүхнээ хийхээ шийдэв. Энэ үед Габимаро сэрж тэр даруй төгшөртэй байдалд оров. Томьёо түүнийг тайвшрахыг хүсрэд Габимаро тэд хаан байгааг ахна. Фүчитэд хүндийн дунд хэсгээс нэг нь агуу осны хишиг бөгөөд Габимаро ой санамжаа алдсан болжтэй байв. Сагиригийн баг урагшин явах бөгөөд нэгэн зүйлийг хараад гайхшилаа. Тэд олон тооны хөшөө, сүмхийд олж, аль нэг байр сухтан амархаар шийдэх бөгөөд үзүүрийг тэдэнд цааж хугацсарж өгнө. Шион одоогоор авсан мэдээллээ нэвтрэн дүгнж, тас бол хүн бүрт байдаг хүч бөгөөд үүнийг эзэмснээр ер бүсийн чадвартай болно гэж хэлнэ. Гэвч тэрээр тал бол амнаас өөрөө учраас болгоомжтой байхыг сануулад хэтрүүч хэрэгсүүл бие махбод сэтгцэд өөрчлөлт орж бүр өхөлт хүрүүж болцсоггүйг анхааруулна. Шагун амьдралын өрөлт байхгүй гэдгийг зөвшөөрөхгүй тул эзрээ одоо яахаа гайхагч Сагири өөрийнх нь тасхны дараа өгшгүй мөнх байсан тул бурхан түүнд өрөл байдаг гэж хэлснийг дамжуулна. Харин өзөрийн үний шинобинууд хүүхдүүдийн тэрхийг угааж хэн хатаа ашигладаг байсан хормог үзүүлж байж магадгүйгээд өөрийнх нь тасханд ч бас ийм зүйл болдог байсныг хэлнэ. Юзүрийн мөн Габимарогийн эхнэрийн тухай төвхийг ачирхалтай гэж үзэн шиноби бол зүгээр Скархус учраас түүний эхнэр огт байхгүй. Даргийнхын сэтэлжүүлэх гэсэн бас нэгэн хормог үзэгдэл байж магадгүй гин. Габимаро ой санамжаа бүрэн алдаж зөвхөн өөрийгөө хүндий Габимаро гэдгээ санаж байх бөгөөд байгаа газрын хаа талаар мэдээлэл олж авахын тулд нөгөө гуравтайгаа зогсон жижигхэн. Мэй түүнээс зүгээр эсхийг асуухад тэр зүгээр гих боловч Мэй түүний тал тодорхой мэнийг мэднэ. Сэрири шин харуул завсаж Шион түүнтэй нэгдэх бөгөөд Сэрири алдсан хүмүүсийнхээ тухай бодож Габимарод санаа зовход Шион түүнд сайн эсхийг юм авсна. Гэвч Сагири түүнийг байхгүй байж магадгүй эхнэр зүгээ бацах гэж ингэж хичээж байгааг харамсаж түүнийг алуурчин байсан ч мөн хүн биш гэж бодон эхнэртэйгээ эргэж уулзаасай гэж хүснэ. Засгийн газрын төшмөд арсаас ганцаараа амьд эргэж ирсэн. Цаацын гүйцэтгэгчтэй ярьцах бөгөөд тэрээр гинт хэрэгтнүүд болно. Цаацын гүйцэтгэгчдийг амьдралын үр авахар хэрхэн бижгээснийг ярьж өгнө. Тэрээр Чобен үрэн харгалцаж байсан гинт хэрэгтний хүнөөс нь тухай хийх бөгөөд эрт тарих шалтгаан олцсонд баярж байсан ч далайн урсгал түүнийг эрэгтэр гаргаж энэ ертөнцийнх биш тэрхүү арсаас холбой хаяг төшмөдөд анхааруулна. Тэрээр зөвхөн тэнгүүд тийшээ зөвхөн гэсэнд төшмөд дарамжлалаа гэж дөрвөцөх бөгөөд шүү. Гэх өөр нэгэн цаацын гүйцэтгэгч түүний өмнөөс хүчил хөтснөөр түүний аимшигт нэр хүндийг мэдэх төшмөд зүгээр өнгөрөөнө. Гэвч тэдний нэг нь сэгүний тушаалыг уншиж Амада овгийн хамгийн хүчрхэг гişүүд арс руу явах ёстойг дуулах бөгөөд үүний дараа шүү төшмөдийг бүл хүндэтгсэн Чикаг зэмлэн. Эзэний эцгүй шүү Амада овгийн гişүүдийг хариуцж байгааг бид мэдж авахын зэрэгцээ. Сэгүн дараагийн ээлжинд хүчний шалгалтын үеэр бүсэдгэн тэрхтнүүдийг хятсан шинэбнүүдийг илгээхээр төлөвлөж байгааг тэрээр тэмдэглэнэ. Түүнчлэн түүнийг арс руу буцах ёстой гэхэд тэрээр аюултайг нь мэдэх тул татгалзах бөгөөд шүү амлсан эсээр эзэнээс ямар ч тайшин ирээгүй тул овгийн хоо бүсэд гişүүдэд санаазан. Нэгэн нэр хотод байгаа аврах том толгойн талаар асуух бөгөөд Жика аршиг аюултайг батлахын тулд түүнийг авч ирсэн ч төшмөдөд үзүүлж амжаагүй байсан ба шүү түүнд хүрч амийн хүч мэдрэгдэхгүй байгаа тул аль хэдийн хүснийг нь мэднэ. Шүү Амана овгийн бүсэд цаацын гүйцэтгэгчтэй уулзаж арс руу явна гэдгээ дуулах. Бөгөөд дүр зураг Риан дээр шилжихэд Адаши түүнээс бий болон сүнс хоёр тустай зүйл эсхийг асуухад тэрээр 2-5-гийн нэг хэлбэр тул тийм биш гэж тайлбарлана. Та гэх нэртэй тэнсэн тэдэнд шин бэлтгэжийн талбайг нь үзүүлэхэд Риан тэнд хэрэгцээд бүх зүйл гэр байтугай ботжүцүүд анхаарлаа хандуулах өрөө хүчил байгаад сэтгэж хангасан байх болно. Ботжижүцүү бол танасдаг бэлтгэжийн нэг хэлбэр бөгөөд гэлтоо гих тэнсэн үүнээс дээр бэлтгэж хийх арга байгаа гэж үзэгч Риан түүнтэй санал нийлжгүй хинтээ нэгтгэс хамаарч шинэ хүчийг гаргаж ирэхэд тусалдаг гэж тайлбарлана. Жуа ботжүцүүгээ дуусгахад хамтрагч нь түүний чадварыг бишрэгч Тоно түүнийг эдэрснийг анзаарч тангуулах бөгөөд ундаа гэлтүүрийг найрсахыг хийхээ марцнаа гин тухаарна. Тэрээр зүжинээс үнийг ханаас олж болохыг асуухад тэр мэдэхгүй гэх бөгөөд энэ хооронд Сагири бүсэд Габимаро Мэй нарыг олж хаас хүнээ гадна уулзах ёстой хэрнэ. Юзүри даалхавар хамаагүй тул хортхон явахыг хүсэгч Сагири түүнийг орхосныхоо дараа цаазын гүйцэтгэгчдийг өөрийн талд оруулахыг хүсэж байгааг гадарлах. Бөгөөд Юзүри үүнийг хүлээн зөвшөөрөхөд Сагирич бас бүгдээрээ арсаас явахыг хүсэж байгаагаа хэлнэ. Юзүри хаалханы хажууд нурсан хан харсан бөгөөд үүнийг Габимаро хийсэн байх гэж таамаглан түүнийг аль хэдийн тэнд очсон гэж тхийн социо Сагиригаас түүнтэй уулзаад эхнэрийн талаар яхахыг хүсэн. Габимаро бүсэдтэйгээ хамт цайз руу явж явах бөгөөд ой санамж нэрэж ирээгүй тул яхаа мэдэхгүй байж чатаа таарч тэрээр Габимаро руу гинт давтлахад
Габимару дээрээс нь өсөж хүзүүг нь хугасна. Тэрээр толооны буйдагтай гэх боловч Чобе түүнийг гинт газар шидэх бөгөөд Фужи түүний хүзүү идгэснийг анзаарч Габимару анхаарлыг нь сануулахын тулд чулуу шидэж нүдийг нь ухна. Ча түүнийг шүлж холдуулгач Габимару хүлийг нь бариад тасныг ухаарах бөгөөд тэд өргөжлүүлэн татцуур Габимару боломж гархан хүзүүг нь зурх ба Фужи түүнийг аратан шиг тулж байна гэж хэлэхэд ча тэр даруй идгэрч хөлөөрөө газрыг хөрүүлнэ. Тэрээр Габимаруг сүлдөрөө гэж задаж хөвшихэд Тома түүнийг ухаан алдснаас хойш сажирсныг анзаарах бөгөөд Мэй түүний тал хачих хавтай байгааг анзаарч ямар нэгэн чухал зүйлээ дутаасан тал өмнөх шигээ хүчтэй биш байгааг тайлбарсан. Габимару Чобе нүрийг мажигч тэр даруй идгэрч Томад бусадтай тэнцхийг тушаахад Тома ганцаартай. Тома хамгийн амархан бай гэж бодон тэдэн лүү дээрх боловч Тома түүнийг засааж газар шиднэ. Тома дахин товчлогч Тома түүнийг зөхөж сэлмэрийн газарт даран авиастай ч чадвар нь дутж байгааг хэлээд түүний чад бүх тулаанаа даатгдаг Шинэко байна гэж бодон цадна. Гэвч Тома чогийн хэрсэн бүхний хийн гэд олноороо бүжүүлдэг хүмүүсийг үзэн ядтайгаа хэлж бүх дээрэмчид түүний хувьд зүгээр л гар хүч байсныг хичлээд эргэж басан ташид Мэй Фужи руу давталхайг тушаана. Габимаруг ухрааж түүний хөдөлгөөнийг уншиж чадж байгаа тул давуу талтай гэж бодон талхаар он цохигч Габимару бүхээсээ өмнө аль талхыг хөрш учруулахыг дархан зааж ирснийг санаж биеэ гинт галай бүрхэн тэрэ нинжисүгээрээ Чобег шатааж унах бөгөөд Чобе хангалттай хортон мэдгэж чадахгүй байгаа тул үгээр дуусч магадгүй гэж сандарч Томагийн тухай бодон дүүгийнхээ төлөө бүхнээ зориулахар шийдэж хамаг хүчээрээ дайна. Фужи ташиг ялсан дах бөгөөд Чобе хувирч Габимаруг шахан ухраах ба Габимару нинжисүгээрээ эрхэн тарнаа шатах боловч Чобе өг давталгааг тэсжүүлнэ. Тэрээр хяналтаа алдаж эхлэхэд Габимару түүний давталгаанаас арай ядан бултчих бөгөөд Тома яагаад түүнийг таагаа ашиглахгүй байгааг гайхаад Мэй түүнийг хэрхэн ашиглахаа марцныг тайлбарлана. Габимару яаж чадахгүйгээ мэдвч өөрийг нь өөр шиноби орсох тулд өгсөн ч хамаагүй гэж бодон чаг ялахын тулд амиа зориулахад бэлэн байтал эхнэрийн дуу хоолойг нь сонсогдож тэрээр галс зурсан мэд өргөжтэй нь Габимару тэнтрүүлүүдээс нь болтож Чобе өргөжлүүлэн давтлах үед түүний хараа баларч тохоловч гинт Томагийн дуудахыг сонсон. Дүүгийнхээ дуг гэдгийг ухаарна. Тома өөрийгөө дараа басан дуушлалт гуйн уйлж Чобег үргэлж ганцаараа тэнцдэг тул мангасалан хувирлаа гэж бодон сэрхийггүй. Тэр эцэст нь өөрийгөө хянах чадвартай болгоч Габимару үнийг тэднийг устгах боломж гэж үзээд нинж цаараа шатахаар бэлтэнэ. Мэй түүнийг үргэлжлүүлэн тосолдвол өхөн гэж бодоод газрыг цоо татна. Габимару Чобе руу чулуу өгшөглөхөд Чобе тэнтвүүлээ ашиглан Томаг аварч заавал сэргэж ийн гэж амлана. Тэр ангас руу унах бөгөөд Мэй төлдөж унахч түүнийг дахин томорцсныг хараад бүгд гайхна. Сагири болон бусад хүмүүс цайз татвар хачирхтай хөшөөнүүдийг харах бөгөөд Шион тэдний урд ямар нэгэн зүйл сонсогдож байгааг тэмдэглэнэ. Тэд хаалга руу чиглэж Габимаругийн бүжигтэй уулзах бөгөөд Хока Мэй хүчээ ашигласныг мэдээд тэрнээс хөндөөгөр хөрсөн эсхийг асан. Тамиа замдаа таарсан бүх мангасуудыг алсан гэхэд Хоко тэдний бүр ташиг ялсан тэтгэж чадахгүй. Бөгөөд мянган жилийн турш энэ зүйл хараагүй гэдгийг хэлнэ. Тэрээ нөхдөө гайхалтай гэдгийг ухаарч тэд тэнснийг ялах хангалттай хүчтэй тул энэ аллыг өөрчилж магадгүй гэж бодно. Фужи Синтагийн бошин дээр очиж хамт байсан үеэ дурсан уйлах бөгөөд Шион Спид цэнхнээс ертөө 8 хүн үлдсэнийг ухаарна. Тэр цайсаас аль болох хортон явах хэрэгтэй сануулгач Сагири Мэй Габимару хоёр татан тэнхэх хугацаа хэрэгтэй хэлнэ. Тамэ Томаг тэднээс сурвалж магадгүй тул алах хэрэгтэй гэж үзэгч Сагири Томагийн үххийг харахыг хүсэхгүй тул түүнийг зөксөн. Мөн тэрээр Томаг ямар нэгэн зүйл хийхийг оршдохгүй бол алах эсгүй гэж үзнэ. Тэр Тамэтэй тултахаар бэлдэх боловч юзрах тэднийг тасалж Габимару үхшийн нэрмэгтэр байгаа хэлнэ. Тиймээс Сагири түүний ширхайг эмчлэх хэрэгтэй гэж бодно. Шион түүнийг та өрчим хүчээ дуусгасныг анзаарч Фужи Габимаругийн шархайг байхыг оролцсон ч цөмөнд гэмтсэн тул ивэрч чадахгүй байгааг тайлбарсан. Габимару нөхдөө итгэхгүй байгаа тул юу болоод байгааг мэдхийг хүснэ. Сагири түүнээс зүгээр эсхийг асуух боловч тэр өөрийг нь зүгээр орхихыг шаардна. Шион түнд болгоомжтой байхгүй бол өхөн гэж хэлэхэд тэр зүгээр гэж хариулна. Үүнээс үүдэн Сагири түүнийг ертөнг шигээ биш байгааг ухаарна. Габимару Сагири руу халбахыг оролдоход бусд нь түүнийг хамгаалагч Сагири түүний таагийн гачир дурсамжийг нь бодлоосныг мэдэх бөгөөд Шион түүнийг сүнсэн төлцснийг ухаарна. Тэр үнийг Габимаруг хизээч тул хаз асаагүй гэдгийг мэдэх бөгөөд Сагирийг орчиж очиход Габимару түүнийг алах талаар бодно. Гэвч тэр өөрийн таагаар түүнийг эмчиж чадхаа тайлбарлаж өөрийгөө чухал холбоотны тул санаа зовх хэрэггүй гэж хэлнэ. Тэр түүнд итгэхгүй хിവэр байсан тул Сагири уурж түүнийг унхан тэд онцгой холбоотой тул зүгээр нэг чухал холбоотон биш гэдгээ хэлнэ.
Тэр сагирыг төрхийг орж тухоловч сагирыг гарнаас нь зөөрөх бөгөөд Тами тэднийг боцож өцөх хийж байна уу хэмээн гахан. Мэй тийм биш гэдгийг тайлбарлах бөгөөд тэдний таашир хүрчлээр ивэртэж байгаа тул үйл явцсан төстэй гэдгийг тэнд төшөөд Шион тэдний таад хөрч байгаа тус үр дүнтэй байгааг мэднэ. Габимару хүчин ирж ирснийг ухаарч сагирыг түүнд эхнэрийнх нь тухай санаалan Арсаас цогтохын тулд хамтран ажиллах хэрэгтэй хэлнэ. Бүшиг агууруу чивлэх боловч Шион тэнсэн тэднийг олж чадах тул санаас сэрэмжээ алдаж болохгүй бүгдэд санаална. Тами тэднээс айхгүй байсан ч үзэх түүнийг өмнө нь тэдэнтэй тулдаж үзээгүй учраас тэр гэдгийг мэдэж тэд ямар хүчрхэг болохыг хийж өгнө. Шион Габимаругаас өмнө нь тэдэнтэй тулдажсэн мүү гэж асуухад тэр хаасон дээр тэдний нэхгээ тааралцснаа хэлж бүгд түүний дурсамж ирж ирснийг ухаарна. Тэрээр учруулсан төвхтөө уучлалтгүйж таага хэтрүүлэн хэрэгжиж болохгүйгээр туснаа тэмдэглээд эхнэртэйгээ дахин уулзахыг хүсэж байгаагаа бүгдэд хэлнэ. Юзөрхөд түнд товлогч хурахын тулд хуурмаг үзүүлж ашигласан гэж хэлж эхнэр нь үнэндээ байхгүй гэж бодно. Гэвч тэрээр эхнэрээ бодит гэдэгт итгэсээр байгаа тул зарчилх нь өөрчлөгдөв гэдгийг тэмдэглэнэ. Тэр үүнийг баталж чадахгүй ч түүний тухай бүх зүйлийг санаж байгаа тул түүний хуурмаг зүйл биш гэдэгт итгэлтэй байна. Тэр бүгдэд түүнтэй дахин уулзахыг хүсэж байгаагаа хэлэхэд юзөрхө шиноби нар сольж палаа нууцлах хэвээр авч яагаад хуваалцсныг гахна. Харин Шион түүнийг эхнэрийнхээ тухай ирэхэд таан тамарсан тул эхнэр нь түүний хүчний их өсвөр гэж үзнэ. Чобе газар дунах бөгөөд та давтснаас болоод өөрийгөө хянаж чадхаа байснаа харна. Гэвч тэр үнийг эзэмшвэл хинч дийсэшгүй болно гэж бодно. Тэр хавь мангасуудыг хараад тэднийг бүгдийг нь ялж амт нь аимшигтай байгааг тэмдэглэнэ. Гэтэл Рейн гинт түүний ард гэрчрэн мууданыг асан хүн мөн үү гэж асууна. Рейн түүний гарыг устгах боловч тэр даруй нөхөн түлжиж Рейнд тэрээр сонирхолтой санагдана. Фужи ташиг задлан шинжлэхийг хүсхий байсан тул явуулах бөгөөд Мэй хараахан тэнхрээгүй байгааг ухаарна. Тэр Мэй тэнсэн гэдгийг ухаарч хазааныг нь дандаа хцүүл хийж чадхаа тэмдэглээд тэдэнд тэнсний тухай ярьж өгөхийг хүснэ. Юзөрхө түүнд Мэн үгийн сан хязгаарчлагдмаш гэдгийг сануулгач Фужи өөрөө орчуулж сурсан тул асуудалгүй гэж тайлбарлана. Габимару бусадтай хамт байх бөгөөд тулааны зүүн савингаа хорцлох шаардлагатай тул өөрсдөө нь халтхайг тэдэнд хэлнэ. Тиймээс тэд бүгд түүнтэй тулбахаар бэлдэж Тами тамад илдээ ашиглан Габимарутай тулбахыг хэлж түүнийг солино. Габимару тулчтааны үеэр тааг хэтрүүлэн хэрэглэж болохгүйг мэдж байгаа ч өнгөөгөөж тэнснийг ялж чадахгүй. Тул үүнийг хэрхэн ашиглахыг эзэмших хэрэгтэй гэж бодно. Тама илдээ барин дайрах бөгөөд Габимару түүнийг хурдан гэдгийг ухаарч дайртаас намхан балтаж түүнийг ухраана. Тами түүнийг араас нь завчих боловч тэр дайртаас балтаж чадна. Мөн тэрээр Тамиг цэвэр хүчээр даамгаж чадахгүйгээ ухаарч сул цэгийг нь онлон өсвөж халдуулна. Нөрөөгөө урагш дайрч бусд нь араас нь даах боловч Габимару түүнийг барьж авна. Иргэн тойрны тааг өдөртөн бүсдийг нь үлээж архина. Нөрөөгөө түүний техникийг гайхах боловч тэр үнийг улам сайжруулах хэрэгтэй хэвээр гэж бодно. Шион түүнд таагийн өөр төлөвлөлтийн талаар хэлж хэрэг үүнийг хэрхэн ашиглахыг сурвалж тэнснийг ялж чадна гэдгийг хэлнэ. Тома Тамиагаас тулдаж сурахайгүй холовч Тамиа түүнд идэхгүй байсан тул Тома шийдэмгий байдлаа бачхын тулд үсээр тайрна. Тамиа түүнийг нухацтай байгааг ухаарч түүнд тулдаж сурахаар шийднэ. Тома ахыгаа урахын тулд улам хүчтэй болохоор шалдуудна. Чоберөө буцаж хичход Рин түүний гацсан та арал дээр хямар нэгэн зүйлтэй хашилдсан тул цэцэгс түүнийг идээгүй ухаарна. Рин ирчим хүчний бөмбөлгүүдийг харах боловч Чобе тэднээс босч чадах бөгөөд хамаг хүчээ гаргахгүй бол Ринийг ялж чадахгүй гэдгээ мэднэ. Тиймээс тэр биеэ хувиргаж тэмтэр зүдэрээ Ринийг устгана. Рин нөхөн түлжгүй байсан тул тэр талааныг дууссан гэж бодно. Гэвч Рэний хуулбарууд гинт түүний ард гарч ирэх бөгөөд тэр Чобег сонирхолтой гэж үзэн судалгаа хийхээр цайзлаа авч явахыг хүснэ. Чобе эсэргүүцэх гэж орж тохиоловч хэдийн хязгаартай тусныг ухаарч Рин түүнийг ухаан алдуулна.